Шоудах чинь бас нөгөө хүний дотор хүүхдийг сэрэж өгдөг байхгүй юу. Тэр ер нь шоуд цэнгийн гэхээр хүмүүс нэг буруу талаас нь ойлгоод байдаг. Үгүй тийм чинь ямар ч баггүйгээр өөрийнхөө одоо тэр урлагийн мэдрэмж бүжээг юу одоо ямар ч төвшөнд тэр нөгөө өөрийнхөө баггүй байх, мөн дотор хүүхэд өөрийнхөө байх тэр боломжийг олгож өгж байгаа учраас хүн нэг шоудаад их нэг сэтгэл санаас хэрэгждэг ч юм уу нэг таатай мэдрэмж авчдаг тий. Тэгэхээр зүгээр л нэг арга барил болохоос биш нэг тийм шоудлаа гэд муухай зүйл биш, муу зүйл биш мэдээж нөгөө хим хэмжээ цензурын тааруулахад бол яг л байх хэвээр амьдралын хэв маяг. Харин шоудахгүй байгаа хүмүүс харин асуудал тааж магадгүй. Харин тэр чод дотроо болж явах ойлж байна да. Гараад ирэхөө. Би өөрийгөө ингээ хайрцгэлцэн тий. Барилдал одоо нэгсэндээ нэг тийм хүмүүжлийн хэв маяг байж болно, үзэл суртал байж болно тий. Аль эсвэл одоо гэр бүлийнх нь гаргаж ородгоо, ханижлан дэмждэггүй ч юм уу, шоудлаагаа харддаг ч юм уу тий. Тэгээд ирэхэр чи нөгөө хүн чинь заа ингээ шоудлахгүйгээл улам ингээл дотгошооч гэх юм уу, өөрийнхөө өөр мэдрэмжийг, өөр одоо амьдралын хэв маяг гой залуу насаач гэдэг юм уу, тийм мэдрэх тийм юмыг одоо мэдрэхгүй байгаа нь бас харамсалтай байхгүй юу. Тэгэхээр ер нь бас шоу цэнгийн тохирсон хугацаанд тохирсон одоо цаг хугацааг бол зарцуулах нь бол зөв гэж бодож. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab ажиллаж байна.